За сайн байна уу? Бид бас дахиад одоо Эсийн Эрдэнэ хотод бас нэг чухал асуудал ярих гэж байна. Өнөөдөр монголчууд ургийн бичиг гэж одоо маш олон ярьдаг. Ураг овгороо бас найр наадам хийж ахтай хаал төлөө алах гэж одоо бас нэгэн ийм яс төртэй үйлдэл хийж байна л та. Тэгэхээр яг үндсэндээ ургийн бичиг гэж юу вэ? Энэ одоо яс төртэй ургийн хийж байгаа хүмүүсээс гадна ургийнхаа тухай ойлголтгүй ийм хүмүүсүүд байгаа. Тэгэхээр энэ ургийн бичиг, овгийн бичиг энэний одоо нарийн хүчийг та тайлбарлаж өгнө үү? Тэгэхээр энэ их чухал асуудал байна. Ургийн бичиг гэдэг бол монголчуудын эртнээс эрхэмлэж ирсэн нэг зүйл байдаг. Гэхдээ харамсалтай нь яг одоо бол хүмүүс ургийн бичигээд одоо нэг хідэн үеийнхээ ингээд өвөг дээдсийнхаа нэрийг жагсаага биччихдэг. Эмх цэгц замбраа байхгүй. Эсвэл тэрнийг ингээд модны мөчөр шиг болгоо биччихдэг. Тэгэд энийг ургийн бичиг гэж ойлгоод байгаа. Энэ бол буруу юм. Яг тэгэхээр ургийн бичиг гэдэг бол яг үнэн хэрэгтэй дорн зөвхт бол юу байдаг юм бэ гэвэл энэ ээжийн ургийн одоо холбоос хийдгээсийг л ургийн бичиг гэж хэлдэг. Тэ. Ягаад гэхээр энэ дорн зөвхт ургийн бичиг бол одоо их хуулинд хамаардаг ийм асуудал байдаг. Тэгэхээр дорн зөвгийн ургийн бичиг гэдэг бол ураг гэдэг бол эхийн кэвдэд тээгдэж яваа төрөөгүй хүүхдийг ураг гэж нэрлэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр эхийн кэвдэд байхдаа эхийн одоо иксээр дамжаад эхийнхээ цусаар тэжээгдэж байгаа тэр ураг тэр эхийн цусаар гадаад боожж гарч ирдэг. Мэдээж одоо яс нь бол эцгийн тал гэж ингэж үздэг нь Монголын эртний одоо эцэг эхээ углах яснаас гаралтай. Тэгэхээр өнөөдрийн ургийн бичгийг хөтлж байгаа байдал бол буруу, хангалтгүй. Өөрөөр хэлбэл өөрийнх нь ээж нь хинээх юм байх. Тэгээд ээжийнх нь ээж нь одоо ямар хүн байсан гэсэн яг ийм нэг шугамар одоо ээжийг ингэж мөрдөж хөөсөн одоо ийм зарчмын дагуу одоо хиний хинбэ гэдгийг одоо гаргаж ирэх нь ургийн бичиг байдаг бол өнөөдөр монголчууд ургийн бичиг гэж ярьчаад овгийн бичиг хэдэлдэг. Миний аав тэрний аав тэрний тэр. Гэтэл тэр овгийн бичиг дотор нь байгаа нөгөө аавын аавынх нь ч юм уу тэр хүмүүс нь өөр одоо ингээ авгаа аваад өөр гэргээ аваад өөр одоо эхийн ургийн бичиг тэрэн дотор ороод явцсан байдаг. Энэ одоо төвхтэй асуудал үүсгдэг. Нөгөө талдаа бол манай одоо орд монголчуудын хувьд би одоо эртний орд Монголын соёлтой ийм хүн учраас би орд Монголын ургийн бичгийг одоо мөрдөж явдаг. Тэгэхээр орд Монголын хувьд бол одоо монголчуудын ургийн бичиг яаж бичдэг юм бэ гэвэл ерөнхийдөө 6 төрлийн ургийн бичгийг одоо хөтөлж ирсэн. Тэгэхээр яг энд одоо харагдаж байна. Усны ургийн бичгээс эхэлнэ. Өөрөөр хэлбэл ургийн бичгүүд эхийн одоо цустай адилхан, нутаг усны устай адилхан гэсэн ус цус хоёрын шууд холбоосон дээр гарч ирдэг учраас усны ураг дараа нь байгалийн чулууны ураг. Өөрөөр хэлбэл одоо энэ ян гэж явж байгаа мэт одоо тэр газар ямар ус байна вэ? Тийм байгалийн чулуу байна гэж үздэг. Чулууны ургийн бичиг. Тэгээд энэ ямар чулууны ургийн бичиг үйлсэн гэснээс хамаарат тухайн байгалийн ургийн бичиг гарч ирдэг. Өөрөөр хэлбэл Монгол улсад одоо энэтхгийн далайн одоо гоч нурууны одоо тэр ДНК газар зүйн байгалийн одоо чулуунуудын чулуулаг бол Монгол оронд олддог нь энэтхгийн далайн ус орж иржсээс холбоотой байгаа ийм геологийн шинжилгээний одоо хариу гарсан байдаг. Тэгвэл дараад нь төр чосны ургийн бичиг гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр энэ одоо ямар газар ямар ус чулуутай ийм газар оронд ямар төр чосны ургийг одоо бичгийг хэрэглэх вэ? Ямар төрд хамаарах вэ гэсэн үг. Тэгэхээр өгөөдөө хааны алуутуу, зүйч хааны алуутуу, эсвэл батын алуутуу гэж тэр хаандаа хамаарсан орд улсын аль улсад нь хамаарч байгаа гэдэг энэ төр чосны ургийн бичигт хамаарна. Ингээд төр чосны ургийн бичиг маань хамгийн гол нь одоо илэрхийлэх юм нь юу вэ гэхээр салхины ургийн бичиг байдаг. Өөрөөр хэлбэл баруун зүгийн салхи, эсвэл дорны ямхын салхи, өмөрдийн салхи, өмнөдийн салхи гэх мэтчлэнгээр энэ салхинаас хамаарат төр чосны ургийн бичиг өөрчлөгддөг. За түүний дараагийн асуудал бол бурхтын ургийн бичиг. Бурхтын ургийн бичиг нь болохоор алтан бурхан дотор олон янз. Одоо майдар бурхан уу, очир дарь бурхан уу, нагоон дарьхүү, цагаан дарьхүү гэх мэтээр зөвхөн алтан бурхад гэхэд өөрөөсөө өөрийн орон зайтай, өөрийн ургийн бичигтэй. Яг ийм зарчмаар болоод одоо нэг ургийн бичиг бичигдэхдээ 16 одоо цаг тооллыг хариуцсан 16 жарны ургийн бичиг нэг удмын одоо ургийн бичиг болдог. 1660. Энэ бол одоо яг монголчуудын ургийн бичиг хөтлөх эртний ёс жай. Тийм учраас байнга 16-ны одоо тэргэл улаан сарыг онцгойдог нь 16-ны тэргэл улаан сарын дор битүүн бодоод өөрөөр хэлбэл нэг ургийн бичиг дуусаад битүүрээ цагийн колцоо дуусаад 17-нд шинэ ургийн бичиг эхэлж байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн нэгэн хүний одоо ургийн бичиг дуусаад түүний
Күн өөр эхнэр авах. Эсвэл охин нь өөр хүнд нөхөрт гарах үед шинэ ургийн бичиг дахин эхэлж байгаа. Тэгэхээр ямар айлд очив, ямар галд очив, эсвэл ямар одоо күнтэй сууж байгаа гэдгээс хамаарат тэр ургийн бичиг нь яг энэ 16-гаар дуусгарвадаа дахин эхэлдэг учраас энэ шинийн 16-наар битүүн хийдэг нь одоо Күнүүгийн наран сарн он тоолдын онцлог байдаг. Тэгэхээр ийм одоо онцлогоор ийм ургийн бичгийн одоо тусгай хөтөлбөр хийж байж өөрсдийнхөө ургийн бичгийг орд улсын монголчууд тодорхойлдог. Одоо Оросын холбооны улсууд бол маш олон одоо тийм хүмүүстэй бид нар таарч байна. Тэгээд тэд нар бүгдээрээ мэднэ. Би бол Нагаин одоо орд улсын хүн, би бол Батих, би бол одоо Зүчих, эсвэл одоо юу гэдгийг би Мамаих гэх мэт ингэж тэд нар өөрснөө тэр одоо эзэн хаана мэдэж байгаа нь төрт ёсны ургийн бичигтэй хамаарч байгаа. Төрт ёсны. Тэгэхээр манайхан өнөөдөр бол ганцхан Чингис хааныг л яриад байдаг. Гэтэл Чингис хаан өөрийнхөө их Монголын эзэнт гүрнийгээ бол бүгдийг одоо өөрийнхөө юр хооч ач гуучтай хуваагаад өгсөн. Тэгэхээр яг хэнийг нь алуутаа мэдэхгүй байж шууд Чингис хааныг асуудлыг яриад байхаар энэ өөрийнх нь юр хоочуудын толгой дээгүүр нь давхиж гараад одоо Чингис хаантай очиод одоо шууд холбоотой болох гэж оролдож байгаа мэт ийм үйлдэл болчиход байгаа. Гэтэл энэ нь ямар учиртай юм бэ гэхээр ургийн бичиг бол ерөөсөө нэг босоо шугамын дагуу 6 орд улсын ургийн бичиг явдаг. Тэгэхээр тэр 6 орд улсын ургийн бичгийг нэг босоо шугамын дагуу одоо яг алинд нь би хамаарч байна уу гэдгээ олж тогтоох нь тухайн хүн ямар хааны албат уу, ямар хааны эзэмшил газарт амьдарч байна уу, ямар хааны салхи одоо усыг өмдөг ууж байна уу, яаж одоо хиймрээ сэргээж байна уу, ямар салхинд дор одоо өөрийнх нь хиймэр сэргэж байна уу, одоо хиймэр гэж яриад байгаа хүмүүсийн хувьд энэ бол одоо яг орд улсын монголчуудын хувьд хиймэр гэдэг ойлголт байхгүй, дорныхны хувьд байгаа ойлголтоо олж мэдэхгүйгээр өнөөдөр бүх асуудлыг шийдэж чадахгүй. Тэгэхээр орд улс гэдэг бол яг юу юм бэ гэдэг нь орд улс гэдэг бол ерөөсөө бүх булгийн усны эдэн газар зүйн байрлал юм. За баярлалаа. Одоо маш дэлгэрэнгүй онцгой юм одоо тайлбарыг хийж өглөө.